Таны найз залуу эсвэл нөхөрчин таныг чин сэтгэлээсээ хайрладаг уу? Эсвэл зүгээр л хамт байгаад дасчихсан юм болов? Хэдий та хоёр багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч гэсэн тэр хүн танд чин сэтгэлээсээ хайртай эсгэд эргэлзээр л байгаа юу? Тэгвэл жинхэнэ хайранд илэрхий танигдхуйц шинж тэмдгүүд гэж бий. Эрэгтэй хүн зөвхөн чин сэтгэлээсээ хайрлсан үедээ л хийдэг 9 зүйлс байдаг. Өнөөдрийн бичлэгтээ эдгээр 9 зүйлийг нэг нэгэнгүй тайлбарлая. Хэрвээ тэр эдгээр үйлдэлийг хийдэг бол чамааг хайрлах хайр нь гүнзгий. Чин сэтгэлийнх гэдэгт итгэлтэй байж болно. Одоо эхний шинжээс эхлэе. Нэгдүгээр шинж бол тэр өөрийн эмзэг байдлаа танд харуулахаас санаа зовдоггүй. Эрэгтэйчүүдэд сэтгэл хөдлөлөө ил гаргах нь амаргүй байдаг. Нийгэм тэднийг хүчтэй байж мэдрэмжээ нуухыг сургадаг. Харин тэр чамд чин сэтгэлээсээ хайртай бол өөрийн ханаа буулгадаг. Тэр чамтай өөрийнхөө айдас түгшүүр, санаа зовдог зүйлс, алдаа бүтлгүүтэл, хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөвлөгөө тэр дундаа чамтай хамт ирээдүгээ хэрхэн төсөөлж буугаа илэн далангүй хуваалцдаг. Ийм төрлийн нээлттэй байдал түгээмэл биш. Ихэнх эрэгтэйчүүд сул дорой харагдахаас айсандаа сэтгэл хөдлөлөө нуухыг илүүд үздэг. Харин тэр чамд үнэхээр хайртай бол чамайг өөрийг нь шүүмжлэхгүй гэдгийг мэддэг учраас илэн далангүй байдаг. Тэр чамайг ойлгоно гэдэгт бүрэн итгэдэг. Энэ бол сэтгэлийн гүн холбооны чухал шинж. Хэрвээ чиний хамтрагч чамд энэ байдлаар өөрийгөө нээж байгаа бол чи түүний зүгээр л хайртай нэгэн бус. Харин түүний зүрх сэтгэлдээ итгэж болох хүн нь болсон гэсэн үг юм. Хоёр дахь шинж бол тэр чамтай гүн сэдв бүхий сэтгэл хөдлөсөн яриа өрнүүлдэг. Чамайг үнэхээр хайрладаг эр хүн чамайг зөвхөн бие мах бодоор биш сэтгэл зүй болон оюун санааны төвшөнд ч бүрэн таньж мэдхийг хүсдэг. Үүний тулд тэр чамтай утга учиртай гүн сэдв бүхий яриа өрнүүлдэг. Та өөрийнхөө хамтрагчтайгаа өрнүүлдэг яриаг бодоод үзээрэй. Тэр чиний сэтгэл хөдлөл, мөрөөдөл, айдас түгшүүрийн талаар асуудаг уу? Чиний хэлсэн зүйлсийг санаж дараа нь буцаан ярилцдаг уу? Тэр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө дотроо хадгалалгүй, чамтай илэн далангүй хуваалцдаг уу? Жинхэнэ хайр бол сэтгэлийн гүн холбоон дээр суурилдаг. Харин сэтгэлийн холбоо нь чин сэтгэлийн нээлттэй ярилцлагаар бий болдог юм. 3 дахь шинж бол тэр чамтай хамт байхдаа цагийг үн цэнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Өнөөгийн хурдтай өрнөх нийгэмд хэн нэгэнд өгч чадах хамгийн үн цэнтэй зүйл бол цаг хугацаа. Чамайг үнэхээр хайрладаг эр хүн хамт байх мөчүүдээ хурдан дуусгахыг хүсдэггүй. Харин тэдгээрийг сэтгэлээсээ мэдэрч нандинан өнгөрүүлдэг байна. Түүний үйл хөдлөлийг сайтар ажиглаарай. Чамтай хамт байхдаа тэр үргэлж уцаа шалгаж, цаг харж, сатаарсан мэт санагддаг уу? Эсвэл тэр тайван бөгөөд тааламжтай байж, чамайг анхааралтай сонсож, ойлгон хүндэлж байгаа мэдрэмжийг чамд өгч байна уу? Жинхэнэ хайр үргэлж төвчээртэй байдаг. Түүний амьдрал хичнээн завгүй байсан ч чамд зориулж заавал цаг гаргадаг. Гэхдээ зөвхөн болзоонд явах онцгой тохиолдлуудад бус өдөр тутмын энгийн үед ч гэсэн чамд зав гаргана. Тэр зүгээр л чамтай хамт байж чиний бодлыг сонсох дуртай. Чиний хажууд байгаадаа тэр баяртай байдаг. Эрэгтэй хүн чамтай хамт өнгөрөөж буй мөчүүдээ тааламжтайгаар өнгөрүүлж байгаа бол тэр чамтай хамт байх цагаа чин сэтгэлээсээ нандинаж байгаагийн шинж юм. Энэ бол зүгээр л тав тухтай байгаадаа биш, харин гүн хайраас урган гарч буй бат бөх харилцааны илрэл юм. 4 дахь шинж бол түүний хувьд дотн байдал нь зөвхөн бие махбодын харилцаагаар хязгаарлагддаггүй. Хоёр хүнийг хооронд нь холбож байдаг зүйл нь бие махбодын таталцалч гэсэн жинхэнэ хайр түүнээс илүү гүн мэдрэмжийг өгдөг. Чамайг үнэхээр хайрладаг эр хүн зөвхөн бие махбодын дотн харилцаанаас илүүтэйгээр чамтай сэтгэл зүрхнээсээ холбогдохыг хичээдэг. Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй. Тэр зөвхөн өөрийн хүссэн үедээ л чамд хайр инхриглэлийг үзүүлдэг үү? Эсвэл өдөр тутмын энгийн жижиг үйлдэлүүдээрээ ч гэсэн хайраа илэрхийлэхийг хичээж байна уу? Жинхэнэ дотн байдал гэдэг бол ямар нэг шалтгаангүйгээр гарыг чинь натгах, урт өдрийн дараа чамайг зөөлөн тэврэх, нүүрэнд чинь зөөлөн хүрэх зэрэг жижиг зүйлсээс бүрддэг байна.
Эдгээр жижиг үйлдэлүүд нь тэр зөвхөн бие махбодын таашаал авахын тулд биш, харин чамтай ойр дотн байхдаа сэтгэл ханамж, аз жаргал мэдэрдэг гэдгийн илэрхийлэл юм. Зөвхөн бие махбодын харилцааг хүсдэг эр хүн эдгээр жижиг зүйлд анхаарал хандуулдаггүй. Харин чин зүрхнээсээ хайрладаг эр хүн ор хүнжлийн харилцаанаас гадуурч хайраа илэрхийлэх олон аргыг олдог. Жинхэнэ хайр гэдэг бол сэтгэл зүрхээрээ аюулгүй, үн цэнтэй, гүн гүнзгий холбоо бүхий мэдрэмж юм. Тэр дотн байдлыг зөвхөн өөрийнхөө төлөө биш, та хоёрын аль альныхын төлөө гэж хардаг. Энэ бол түүний чин сэтгэлийн хайрын илэрхийлэл юм. 5 дахь шинж бол тэр чамтай хамт байх үедээ бүх анхаарлаа зөвхөн чамд зориулдаг. Өнөөгийн ертөнцид сатаарах зүйлс мундахгүй. Гар утас, телевиз, сошиал ертөнц, компьютер тоглоом гэх мэт. Харин чамд үнэхээр хайртай эр хүн чамтай хамт байх үедээ энэ бүхнийг хойш нь тавьдаг. Тэр чиний дэргэд байхдаа бүрэн дүүрэн одоодоо төвлөрч утсаа оролдохгүй байхыг хичээдэг. Түүнтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаагаа бодоод үзээрэй. Тэр чамтай ярих үедээ бүрэн анхаарлаа хандуулдаг уу? Чиний хэлсэн зүйлсийг зүгээр нэг хариулах гэж сонсдог уу? Эсвэл үнэхээр чин сэтгэлээсээ ойлгохыг хичээдэг үү? Чи түүнээс үн цэнтэй, онцгой хүн мэт мэдрэмжийг авдаг уу? Чамтай хамт байх цаг хугацаагаа нэн тэргуунд тавьдаг эр хүн бол чамайг чин сэтгэлээсээ анхаарч халамжилдаг нэгэн юм. Энэ нь тэр үргэлж 24 цагийн турш чиний дэргэд байх ёстой гэсэн үг биш. Харин хамт байгаа үеүддээ чи үн цэнтэй, чи миний хувьд чухал хүн гэдгийг мэдрүүлэхийн тулд бүх зүрх сэтгэлээ зориулдаг. Тэр чиний хэлсэн жижиг зүйлсийг хүртэл анхаарч утга учиртай яриа өрнүүлж чамайг чухал гэдгийг мэдрүүлдэг бол энэ нь түүний чин сэтгэлийнх нь баталгаа юм. 6 дугаар шинж. Тэр чамайг үргэлж анхааралтай сонсож хамгийн жижиг зүйлсийг ч анзаардаг. Хайр гэдэг зөвхөн том, сүртэй үйлдэлүүд дээр тогтдоггүй. Харин өдөр тутмын энгийн жижиг зүйлсээс бүрддэг байна. Чамайг чин сэтгэлээсээ хайрладаг эр хүн чиний тухай хамгийн жижиг, нарийн ширийн зүйлсийг хүртэл анхаарч сандаг. Жишээлх юм бол тэр чиний кофегоо хэрхэн уух дуртайг мэддэг. Чи хэлээгүй ч чамайг гунигтай байгааг тэр анзаардаг. Чиний хэдэн 7 хоног, хэдэн сарын өмнө ярьсан жижигхэн яриануудыг хүртэл тэр мартдаггүй. Эдгээр зүйлс жижиг мэт санагдавч үнэн дээр хайр халамжийг харуулсан маш том илрэл байдаг. Чамайг хайрладаггүй эр хүн чамайг үл ойшоодог гэсэн үг. Чамайг үл ойшоодог эр хүн эдгээр жижигхэн зүйлсийг амархан мартдаг бол чамд чин сэтгэлээсээ хайртай эр хүн хамгийн өчүүхэн зүйлсийг ч анзаарч сандаг байна. Учир нь чи түнд үн цэнтэй болохоор тэр юм. Жинхэнэ хайр гэдэг бол зөвхөн том романтик үйлдэлүүд биш, харин өдөр тутмын жижиг үйлдэлүүдээрээ чамайг анхаарч халамжилж буй байдал юм. Тэр чамайг сонсдог, жижиг зүйлсийг чинь хүртэл сандаг, чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч хайрладаг бол энэ нь түүний чин сэтгэлийн илэрхийлэл юм. Хэрвээ энэ бүхэнтэй чиний хайртай залуугийн үйлдэл нийцэж байвал тэр чамд хайртай гэдэгт чи эргэлзэхгүй байж болно. 7 дугаар шинж бол тэр чиний өмнө төгс байх гэж дүр эсэгдэггүй. Дийлэн хэрчүүд үргэлж хүчтэй, итгэлтэй, бүхнийг хяналтандаа байлгах ёстой гэж боддог. Гэвч чамд үнэхээр хайртай эр хүн төгс төгөлдөр мэт дүр эсгэх шаардлагагүй гэдгээ мэддэг. Тэр өөрийн алдаа дутагдал, сул тал, санаа зовнилоо чамд харуулж чадахгүйц аюулгүй. Итгэлтэй орон зайг бий болгож чаддаг байна. Тэгвэл өөрөөсөө ингэж асуугаарай. Тэр алдаа гаргасан үедээ үнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг уу? Стресстэй болон ядарсан, сэтгэл санаагаар унсан үедээ тэр чамд өөрийгөө илэн далангүй нээдэг үү? Тэр чиний өмнө ямар нэг айдасгүйгээр өөрийнхөөрөө байж чадахгүйц итгэлийг өгдөг үү? Үнэхээр чамд хайртай эр хүн өөрийгөө нууж хамгаалалт үүсгэх биш, харин чамд өөрийн дотоод ертөнцөө хуваалцдаг. Тэр хайрыг төгс төгөлдөр байдал биш, харин чин үнэнч бодит байдал дээр суурилдаг гэдгийг мэддэг. Тэр өөрийнхөө сайн муу бүх талыг чамд ил харуулдаг бол энэ нь чамд бүрэн итгэдэг гэсэн үг юм. Итгэлцэл гэдэг бол гүн гүнзгий бат бөх хайрын үндэс юм. 8 дахь шинж. Тэр танд хайртайгаа үнсэлтээрээ илэрхийлдэг.
Үнсгийг бид заримдаа энгийн л нэг хайр халамжийн илэрхийлэл гэж боддогч үнэн дээр энэ нь чин сэтгэлийн илэрхийлэл байдаг юм. Чамд чин сэтгэлээсээ хайртай ирэх хүн бол зөвхөн зуршил үүргийн журмаар бус үнэхээр зүрх сэтгэлээсээ чамайг үнсдэг. Түүний үнсэлт бүр хайр халамж, дулаан мэдрэмжийг илэрхийлнэ. Түүний үнсэлтийг сайн ажиглаарай. Хурдхан гялс үнсэх төдий мэдрэмж чамд өгч байна уу? Эсвэл тэр хэсэгхэн агшныг үнэн сэтгэлээсээ мэдэрч удаанаар инхрийлэн үнсэж байна уу гэдгийг. Чамд хайртай эр хүн гэртээ хамт хоол хийж байхдаа, чимээгүй суухдаа, зөрөөд өнгөрөхдөө хүртэл гинэтхэн санаандгүйгээр чамайг үнсдэг. Эдгээр жижиг үйлдэл нь асар их утга агуулгатай бөгөөд тэр чамтай зөвхөн бие мах бодоор биш сэтгэл зүрхээрээ холбогдсны илрэл юм. Хэрвээ түүний үнсэлт зөөлөн инхрээ чамайг хайрлагдсан үн цэнтэй гэдгийг ч мэдрүүлдэг бол түүний чамайг их хайр нь чин сэтгэлийнх гэдгийг илэрхийлж байгаа юм. Хамгийн сүүлийн буюу 9 дэх шинж бол түүний харц бүхнийг хэлж өгдөг. Нүд бол сэтгэлийн тойл гэж ярьдаг нь үнэн. Чамайг чин сэтгэлээсээ хайрладаг эр хүний чам руу харах харц нь огт өөр байдаг. Түүний харцнаас халуун дулаан байдал, хүндлэл, багтал, гүн гүнзгий холбогдсон мэдрэмжүүдийг харж болно. Тэр чам руу харахтаа удаан тогтож хардаг уу? Эсвэл харцаа хурдан бууруулдаг уу гэдгийг ажиглаарай. Үнэхээр хайртай хүн бол зөвхөн чухал ярианы үед бус өдөр тутмын энгийн мөчүүдэд хүртэл чамайг удаанаар хардаг. Жишээлбэл чи түүнтэй ярьж байхад тэр чин сэтгэлээсээ сонирхон сонсож байгаа мэт хардаг уу? Олон хүнтэй газар байхдаа тэр чам руу үе үе харж чамайг зүгээр байгаа эсхийг чин шалгаж байна уу? Чимээгүйхэн суух үедээ тэр харцаараа бүхнийг хэлж буй мэт чам руу ширтэж байна уу? Харцаараа дамжуулан тэр чамд би чамайг харж байна. Би чамайг үнэлж байна. Би чамд хайртай гэж чимээгүй хэлж байдаг юм. Зөвхөн бие мах бодийн хувьд татагддаг ирчүүд гүнзгий харцнаас бултаж эвгүүцдэг бол зүрх сэтгэлээсээ хайрладаг эр хүн илүү гүн нээлттэй чин сэтгэлийн харцаар чам руу ширтэж чамайг ойлгож байгаагаа мэдрүүлдэг. Хэрвээ чи хамтрагчаасаа эдгээрийг анзаарч байгаа бол энэ нь чамайг их түүний хайр чин сэтгэлийн бат бөх гэдгийг илтгэж байна гэсэн үг юм. Одоо ярилцсан бүхнээ нэгтгэн дүгнэе. Өнөөдөр бид эрэгтэй хүн зөвхөн бие мах бодийн биш сэтгэл зүрхнийхээ гүнээс чамайг хайрлаж буй гэлтгэх 9 хүчрхэг шинжийг ярилцлаа. Эдгээрийг товч хурангуулах юм бол нэгдүгээрт түүний харц нь бүхнийг илэрхийлдэг. Тэр чам руу чин сэтгэлийн халуун дулаан бахархал дүүрэн хайрын харцаар хардаг. Хоёрдугаарт цагаа нандинан өнгөрүүлдэг. Чамтай хамт байх мөч бүрийг тэрээр тайвнаар тааламжтайгаар мэдэрч өнгөрүүлэхийг хичээдэг. Гуравдугаарт өөрийн сул дорой байдлаа ил гаргадаг. Тэр өөрийн сэтгэл хөдлөлийг нуулгүйгээр чамд бүрэн илэрхийлдэг. Дөрөвдүгээрт тэр чамтай хамт байхдаа бүх анхаарлаа зориулдаг. Чамайг үн цэнтэй гэдгийг чин мэдрүүлдэг. Тавдугаарт дотн байдал нь зөвхөн бие мах бодоор хязгаарлагддаггүй. Сэтгэл санааны гүн холбоог илэрхийлдэг. 6 дугаарт олон янзын сэдвээр гүн гүнзгий яриаг чамтай хамт өрнүүлдэг. Өнгөц зүйлсээс илүүтэйгээр амьдралын утга учиртай зүйлсийг чамтай ярилцсан. 7 дугаарт төгс байх гэж дүр эсэгдэггүй. Өөрийнхөө сул тал дутагдлыг харуулж, өөрийнхөө жинхэнэ мөн чанараар чамд итгэдэг. 8 дугаарт хамгийн жижиг зүйлсийг чин хүртэл тэрээр анзаарч сандаг. 9 дугаарт үнсэлтээрээ тэр хайраа илэрхийлдэг. Түүний үнсэлт зүгээр нэг зуршил биш, харин халуун дулаан сэтгэлийнх нь илрэл байдаг юм. Чиний хайрлаж байгаа хүнд эдгээр шинж тэмдгүүдээс хитэн байна вэ? Магадгүй зарим нь л байж болох юм. Энэ бол хэмийн үзэгдэл. Учир нь хайр бол цаг хугацааны явцад хөгжиж, өсөн дэвждэг зүйл юм. Хэрвээ чиний хайртай залууд эдгээр шинж тэмдгээс ихэнх нь байх юм бол чи үнэхээр азтай, хайрлагдсан эмэгтэй юм. Тэр өдөр бүр би чамд хайртай гэж хэлдэггүй ч үйлдэл нь үгнээс нь илүү хүчтэй гэдгийг санаарай. Хэрвээ чи ийм хайрыг хайж байгаа бол тухайн хүний үг биш үйлдэлийг нь илүү их анзаарах хэрэгтэй. Сануулж хэлэхэд харилцаанд хамгийн чухал зүйл бол ярилцах юм. Хэрвээ чи харилцаагаа сайжруулж илүү татан болгохыг хүсэж байгаа бол чин сэтгэлийн нээлттэй ярианаас эхлээрэй. Түүнтэй өөрийн бодол, хүсэл зорилго, хэрэгцээгээ хуваалцаарай. Харилцан ойлголцлоор дамжуулан хайр улам бат бөх болдог.
жинхэнэ хайр гэдэг зөвхөн зөв хүнийг олоход биш, харин өөрөө зөв хүн болон төлөвшгөд оршдог гэдгийг санаарай. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй.